2008 онд нэг шүлэг бүтсэн байна л да. Тэр нь манай нэг том жаргал сайхан нэг юм төгөлдөр хурдаар аялгаа хийчихэд тэгээ шүлэг өрсөн. Тэгээ ерөөсөн бодсон чинь 90 боцсон бус нь бүгд тодлаа. Тийм бай. Ийм тиймч гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр ирэх уцах энэ хоёр үнэний дунд жоох үннийг бараадаж, үнэн сөвдөж, сайханд ойрхон явбал гомаштай юу тал гэж бодож. Тэгж энэ шүлэгний агуулга орсон тахилтан ч ерөөсөө тийм жамаас гэж нэрлсэн би. Жамаас цугтах гэж хайчих юм. Нэг л их одоо өгөхгүй юм шиг яваад яах юм? Жам жайг үлдэртээ тэргүй бидний бацаалаа юм. Тийм бодлын үүднээс энэ дууг хийсэлдэ. Гэхдээ тийм гонигтай тал юм биш. Хэдий энэ гониг дотор баяр золзон яваадаг тэрийн түгий хэмсэн гэж бодож дуулж байгаа. Зовлон ч гэсэн жаргал авчирдээ шүү дээ. Харин хитрхи жаргал байвал илүү зовлон руу орно. Би яг өнөөдөр харахад бол бид хаана бас хитрхи жаргал байгаа юм биш үстэй гэсэн бодол надад төрж байгаа. Угаасаа бид нар их бэлгийн юм дуртай юм байна. Аав ээжтэй л их баярлах хэрэгтэй юм байна л дээ. Ер нь ямар ч хүн би нэг тийм бодол төрдөө. Бүгдээрээ гуйлагчтай юм байна бид нар. Нэг танан шайны гуйлагч нэг ядарсан хүний гуйлагч гэдэг. Тэгтэл хүн ерөөс анх хэрэгтэй ингээл час гээл орлоо би ирлээ гэдгийг зарлаа л те амьд байх гэж зарлаад ирж байна да. Тэр чинь бас нэг л хэмжээний гоё гэгээтэй мөртлөө бас нэг гуйлгалга байхгүй. Яг өхөхийн даваан дээр хитгэн хончгоос ингээл ам гуугаал ангалзаж шээ. Тэгээд өөрсдөө угаасаа эрэгтэй ийм гуйлагч байж ядарсан нэгэн гуйлагч гэж хэлээд байна гэдэг бол их эмгэнэлтэй. Зарим нь одоо алдар нэр дарга даамал тийм юмд их шунж тийм гуйж юм. Тийм гуйлагч нь бүр их илүү соёлтой болж харагдаж байна. Нөгөө талаар бол бэлтуучлал, талцсаал ингээл гүгээд байгаа гуйлаг их байна. Чин гоёлчтой, гой зангиатай, нэг гой дасар орчонтой. Тэгэл бэлтуучлал гүгээд ингээ гуйлаг гуугаад байдаг. Аван ижиг амьдад нь хайрлаагүй хэрнээ өснийхэн дараа л ээжийн буцаагаад авцраад өгөөч. Багыг л хавсрахын тэр зүудний гуйлаг гэдэг дунд нэг шүлэг байна л да. Тэнд хэлж шүү дээ. Арга үрсэн гэж юм зэрэглэлийн дундаас гаргаад ирээч тийм ээ. Адууны цагаан тоосон дундаас аав юм тороолгоод өгөөч. Тэгээд намайг чөдрөөр ороолгоод өгөөч, чүмэг шархитлал ороолгоод өгөөч гэж гуйж шээ. Тэгээд хавсрахын энэ шүлэгний гүнзгий санаа бол хөөх цөмөөр гуйлагчтай шүү бид нар. Амьдад нэг муу ээжигээ баярлуулаагүй, шүн унтуулахгүй, дэмий тэнж, баар савн тэнж ээжигээ унтуулаагүй одоогийн цагаар бол тийм ээ. Тэгчгээд яваад өгсөн бүр явцсан хойно буцаж гуугаад байдаг гуйлагч юм байна. Тэг ийм л гуйлагч харан шингаасаа нэг жоохон зай бариад л тэгэл өөртөө ноогцноо сайхан хийгээд болоо. Хүн болгон заавал дээд сургууль төгсөх албач байхгүй. Энэ шилэн аягыг дэндүү чадвартай хийдэг энэ дээдсэн энэ нь маш одоо гүйлгээтэй борлуулалттай болдог. Тэгээд тийм байвал тэгэл болно. Заавал одоо юу гэдгийг мэдхгүй дээд сургууль төгссөн баахан хүүхдүүд ингээл надад хаалддаг. Би хаяа нэг завндаа нэг билард снукер тоглоно л доо. Тэгэл тэнд за миний охин юу хийдэг вэ гэхээр одоо энд ажиллаж байгаа тийм дээд сургууль төгссөн, дээд сургууль төгссөн гэдэг. Тэгвэл дээд сургууль төгсөх хэрэг юу? Харин энэ тэр баарандаа үйлчлэгч өстой янзтай сайхан хийдэг. Тэгээд дээд сургууль төгсчөөд нэг юм подноосон дээр нэг аяг хоол зүг бариад явж чадахгүй хүний өрл асгаад ихэр чинь хэрэгч байна уу даа гэж боддог л доо. Тэгэхээр л ерөөсөө чаддаг юм аа л чадсан гэж чадаал болоо. Манай жанц нар нэг гоё үг хэлж ин л дээ. Хүн болгон төр барьд юм аа гэж. Өөрийнхөө хийж чаддаг юм гээд хийж чадчихвал чи төр барьж байгаа. Ямар мундаг би тэгээ жанц нар ямар мундаг юм бэ л гэж бодчихсон. Илүү сартай зүүнний галаад би манай аав энэ хайртай. Баярлалаа. Тэгээд галаагийн дүрийг бүтээж яхад сосор армийн өөрийнх нь одоо тийм нэмэлт илэрхийлэмж гэдэг юм уу юм орсон уу? Ер нь зохиолоо уншаад бол надад дэндүү ойр байсан. Миний хүүхэд ах насны, бага насны, залуу насны тэр би чинь 28 таа тоглосон шүү дээ. 28 таа байх та. Амьдралд төхүүч юм шиг. Тэгээд энэ дүр тоглох болсон шалтгааныг бол
манай нэг алдартай жүжигчин гавьяа жүжигчин Сэлэнгээ гэж ариунаг ээж тоглодог. Тэр минь зайлуу тайзан дээр өнгөрсөн шүү дээ. Маш сайн тоглож байгаа. Тэрнээсээ болоод тэгээ манай тэр Сэлэнгээ ихч энэ 10 дахь хоёр энэ илүү суртай зуны галуудах чи манай театрт бий гэж хэлсэн юм бэл. Тэгээд очиод нөгөө тэр чинь шалгар болт их том байсан шүү дээ. Заавал шалгаж авах. Тэгэл би тэнцсэн хэрэгэлтэй. Тэгээ ер нь бол надад их ойр байсан. Их дурлаж тоглосон. Тэгээд нөгөө кино шалгар болтуулаад намайг драмын театр өгдөг вэ? Одоо ингээд хөдөө тоглолтоор явах юм чи яах ингээд өгөхгүй. Тэгээ баг өөрөө гуйсан, дордсон дүн хариулагчаа гуйсан. Тэгээ би одоо энэ дүрд үнэхээр тоглох хүсэл их байна. Би их дурлж байна юм ч бас тоглуулж ашигад гуйгаад. Тэгээд би хэрвээ хэдий шалгар болтон тэнцсэн боловч театрын ажлаас болоод өөр хүн тоглох гэжсэн. Тэгээ гуйж тавьж байгаа тоглосон. Тэгээ болсон. Энэ кино бол надад өстой илүү суртай зам бэлгэлсэн. Энэ галуудрахын дүр тоглосны одоо хүчинд энэ галуудрах надад 2 руу байр авч гисэн. Миний дуусан Дорны цагаан сар 2. Энэ дуу Дорны цагаан сарыг дуусны төлөө илүү суртай зам галуудрахыг амьлуулсны төлөөгээд тэр үед Улаанбаатар сонин гэж байсан. Одоо Үржингийн Хөрлөбаатар гэдэг яруу найрч тэр хүн надад шагнал өгсөн. Гоцоо ясны хангардаг шагнал. Тэгээ тэр шагналыг авахд манай эднийхэн энэш дарга манай шадар сайд байсан. Энэш дарга хэлсэн гинэ. Хэрвээ энэ сосроо оронд та нар энэ гоцоо ясны хангардаг шагналаа өгчих юм бол би байр өгнө гэж. Тэгээ яагаад гэсэн гэвэл энэш даргын хамгийн анхны хайр тэр анхны эхнэр нь хөрхи сомгоо хүн байж. Тэгээд очиргүй их үздэг, үзэх болгондоо ойлдог. Тийм байж. Тэг би энэш хөө танихгүй шүү. Тэрөөсөө мэдчихгүй. Тэгээд драмын театрын үүдэн таарчаал надад нэг удаан ярьсан. Би илүү суртай зуныг үзээд хүүхэн өөрийнхөө дотоод хорыг гаргадаг юм гэж. Тэр нь одоо хор гэж өгж байгаа юм болаа гэсэн сүүлд нь бодохноо их уйлд юм байна. Уйлахаар нөгөө шаналж усан шаналнд тайлгд юм байна л да. Тэгээд энэ дүр бол сайн дүр болсон. Олон улсын кино фестивалд орсон. Ташкентийн олон улсын кино фестивалд яваад их амжилттай оролцсон. Тэгээд дэлхийн тэр үеийн социализмын үеийн шүү. Тэр социалист лагерын орнуудын тэгтэл одоо гадаадын шүү дээ тийм ээ. Жүжигчтэй танилцсан. Тэгээ илүү суртай зунаар бол анх одоо Монголын жүжигчин гэдгээр гадны юмд харагдсан. Тэгээ чи бол одоо эмзэг гэх юм уу, инхри их нандин зүйл асуулаа. Илүү суртай зун чинь одоо 20 хэдэн жилийн өмнө шүү дээ. 86 оны 7 оны кино гэдэг чинь 2007 22 жилийн өмнө байна тийм ээ. Тэгээ сайхан л санагдлаа. Тэгээд заримдаа илүү сартай зүүнийг үзэхээр одоо 2 дугаар ангийн хийвэл галаа хааны үеж явж явах болоо гэж бодогддөг юм. Тэр нэг хүмүүсийг нэхэд идэг юм байна. Тэгээ 2 дугаар ангиснаас 2 дугаар ангийн зургийн авалтыг эхэлсэн. За. Хөвсгөл далаа ирэг дээр очиод өвөл шарвд орж явах. Талигч жаргал сайхан би гуруулаа очиод одоо даваахаа биш үү оператор. Даваахаа чинь жоохон хөөхд. Тэгээ нэлийн хэдэн зураг авсан. Тэрэн дээр юу гэвэл нэг Японы нэг эрдэмтэн хөсгөл далаа дээрээ ингээд судлаад тэгээд нөгөө галаач нь бол урд залуугаас нэлээ ахицсан. Тэгээл ариунатаас уусан. Ариунатаас уусан. Ариунатаас суугаагүй. Тэгээ юу яадаг вэ? Тэр Японы гэртээ байлгаал. Тэгээ нэг хэдэн хүртээ. Тэгээ нөгөө Японтойгоо монголоор ярина. Нөгөө японоор ярина. Тэгтээ ойлголцол яваад байдаг. Тэгээ явж байгаа төгсгөлд хамгийн төгсгөлд нь ариун нь очдөг. Ариун нь нэрээд энэ хотод ирээд ариунагийн дээрээ тэгээ зүгээр болоод тэгээ ариун нь очоод ер нь тэгэл сууж байгаагүй мэддэхгүй. Ариун нь ямар ч байсан гэж хөсгөл далаад яваад очих өөрөө тий. Тэгээ яг хотод ирээд бас ариунага хайн нэг одоо хотод ирдэг. Тэгээ ариунага хайгаад ээжтэй нуулзаад нэг бэлэг өдөөний нэг тийм баатантай бэлэг мэлэг өгчөө тэгэл явчихдаг байхгүй нэг Японд тагаа нэлээд. Тэгээд буцаад хөсгөлдөө очиод байна. Нэрөөсөө тэр нутгаас хаашаач яв. Тэндэл байгаагаар тэгээд ариуна нараас нь очиод уулздаг юм. Уулзахдаа нөгөө нэг хөл дорвоогүй юу гэж дуустдаг шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан энэ ариуна нь буцчих юм болов тэндээ ингээд одоо амьдрах юм болов гэдэг нь битүү үлдээсэн тийм байсан л та.
Тэгээд мөнгө санхүүгээс болоод бидний ивент тэтгэжсэн нэг компани бас ясэндээ зайлдаг болоогүй. Тэгээд одоо сонирхолтой зураг байгаа баха. Нэг өвөл хэдээ өхөр ослаад өсгөл долоо мөсийг цоолцсон шангаар ингээл ослаа зайлвар. Нэг буруутай нэг малгай өмссөн нэг тим зурагнууд хэд хэдэн зураг авсан. Байвал шарууд орж ахтал байгаа баха. Тэгээ хоёр дугаар ингэ гараагүй юм л та. Тэгээд бүрэн кино болохоор хэмжээний зураг байхгүй байгаа юу? Байхгүй. Ерөөсөө л жоохон хэсэг аваад тэгэл санхүү зогссон. Тэр үед ч одоо санхүүгийн байдал хэцүү байсан. Илүү сартай зам дээр гардаг тэр муухай хүмүүс шүү дээ. Галааг аваад ус руу шидчихдэг, хуйлдаад идэг. Тэрүүхэн дэндээ нэг жижигхэн олсын мөнгө төгрөг наашин цааш нь олгооддаг. Тэр хүмүүс ч одоо их олон байх шиг. Тэ? Тэр хүмүүс нь тэр үедээ гинэн байж тийм ээ. Тэр үеийн тийм хүмүүс гинэн байхгүй юу? Тэ. Одооны хүмүүс л гинэн биш. Аюултай. Одоо бүр олон байна чи. Их олон болж байна. Үржиж байна. Бүр ингээд хөлтөө гартаа ингээд бүр ингээд сүлжээтэй. Энийг сүлжээний 8-аач чи ингээд би чиний хөл чиний гоё болно гэж ярьд юм биш үү? Яг тэр шиг тийм гойтой хөлтөө тэд нар ч бүр ингээд бүр сүлжээтэй. Би нэг хамгаалах хэмжээнд хүрсэн тийм их эвгүй болцсон байна. Одоо Оросын нэг нэртэй найруулагч хүн амьдралын турш ганцхан агуу жүжигчин бол ганцхан дүрэл хийдэг гэж хэлсэн байсан. Тэгээд та тэрнтэй санал нийлэх үү? Хэрвээ тийм санал нийлдэг бол таны одоо бүтээсэн дөрүүдээс ганц миний ганц дүр гэж хэлэхэр дүр нь аль вэ? Одоо гал утрах. Гал утрах. Стин яхаа тэгээд Гэтэ атга нүүж бас сайн байсан шүү дээ. Атга нүүжийн таны нэг тийм олон жил ингээд бариад исэн юм гарч байгаа тасарж байгаа юм шиг санагдсан шүү. Тэр ч яг одоо түүхэн дүр тийм ээ. Тэгээд илүү сурталчнаас хойш нэгэн жүжигчний хувьд хүний хувьд ч гэсэн нэгэн бяц суусан тийм ээ. Оюун санааны хувьд ч гэсэн түүхэн унших сөхөх тэрнээс ч өмнө арвж явах тухтын 19-р зууны амьдрал арвж явах тухтын бүх шүлэг найраг руу нэлийн өнгөөгөл орцсон тийм жоохон бядтай болсон байсан үеийн юу л да. Тэгээд одоо ч гэсэн ерөөсөн галуудрахыг бол хүн болго их ярьдаг. Би эртэд гайхсан. Нэг жоохон хөө 12-3 та улууг мөрнөхөө энэ Сүхбаатар дүүргийн сургуульд уулздаг явжсэн чинь хизээ юм бэ ТV9-ээр нэг илүү сартай зун гарсан гинэ. Тэгээ ууслыг гараажсэн гарын хэсэг авснаа галаах хөөрхөн шүү гэдэг юм би өөр гайхгүй. Тэгээ одооны 12 настай хүүхэд гэж үзэж байна гэдэг бол илүү сартай зуныг би бол үе үед харахад нэг ямар нэг лоозон ямар нэгэн үзэл суртал хамгаалаагүй. Ерөөсөө хүний амьдралд байдаг нандин сэтгэлийн дотоод утсыг хөндсөн тэгээд нэг хайр дурлал энэ төр гинэн тиймнүүдийг хөндсөн учраас бас их үргэлжлэх юм байна л гэж ойлгосон. Тэгээд би тэрэндээ хайртай байдаг. Ер нь хүн ямар ч бэлэг танхаа байлаа гэсэн нэг л зүйл үлддэг юм гэлээ нэрээ. Нэг хэд хоногийн өмнө энэ цагаан сараас өмнөх нь Баабар Сэнто манай зацвал бид гурав яриа сууж исэн манай Баабар тэгнэлээ. Яг нарийн тавал нүүдэл суудал монголчууд гэдгээс илүү давсан юм би хийж чадахгүй. Тэр нь би өөртөө бүх чимгөө зарсан гэж. Тэгжсэн. Тэгээд бодохоор нэрэж тийм да гэсэн бодол төрж байна. Яг өнөөдрийн цомгнуудаас илүү сартай биш үлэмжийн чанар шиг цомог би дахиж гаргаж чадахгүй байж мэт. Тэгээд энд бол өөрөө угаасаа энд орсон бүх бүтээлүүд нэг том цартай уран бүтээлчдийн бүтээлүүд. Уран наригчин 3 шүлэг бай. Одоо Аравжаагийн 2 шүлэг нь байгаа л да. Аравжаагийн нэмэрхэн харж явахдах тийм. Тэгээд дуунууд бол хүн болгон дуулах дуунууд биш. Би ер нь боддоо шүү дээ. Хэрвээ миний дуулж байгаа дуу болгоныг хүн болгон дагаал хоороороо дуулаад ханараад байвал би дуучин байх хэрэг юу вэ? Гэж л боддоо. Тийм учраас жаахан сартай зүйл рүү бараад гэж бодсон. Энэ бүтээл бол яагаад ийм сайн болсон юм бэ гэдэг углуурга нь би 2007 оны 2 сарын 12 сарын 19-нд юм байна. Нэг том шагнал авсан. Монгол хамгийн хүндэтэй шагнал. Лусан хондон сангийн гоо зүйндээ шагнал гэж. Их мөнгө дагдаг. Тэр нь эдийн засгийн хөшүүрэг болдог. Тэгээ тэр мөнгөөр бас ийм том бүтээл хийгээд зорьсон шүү дээ. Одоо зөндөө олон жил суботлог хийсэн би. Бөхөргөө онд тийм ээ Яби баланс ч юм уу.
Тэгээ одоо субботник хийх цаг биш байна. Ер нь субботник хийж ирсэн даач харамсдгүй л дээ. Тийм үйл байсан.